Манай улсын хүн ам нэг газараа хэд их төвлөрсөн. Өнөөдрийн байдлаар нийслэл хотод 1,200,000 хүн амьдарч байна. Нийслэлийн нутаг дэвсгэрт харьцуулбал 1 км квадрат талбайд 262 хүн ногдож байгаамаа. Энэ тоо улам нэмэгдэхийн хэрээр иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөх болсон. За тиймээс 1998 онд батлагдсан ариун цэврийн тухай хуулийг шинжилжээ. Энэхүү хуулиар хүний эрүүл мэндэд нөлөөлж болох сөрөг хүчин зүйлийг арилгах урьдчилан сэргийлэхийг зорьсон гэлээ. Тэгэхээр эрүүл ахуйн тухай хууль бол ямар асуудлыг хөндөж байгаа вэ гэхээр одоо энэ агаарын бохирдол, газрын хөрсний бохирдол, за тэгээд ер нь бол одоо энэ хүний эрүүл мэндэд одоо хор нөлөө үзүүлэх энэ бүх зүйлийг аж ахуй нэгж байгууллага иргэд яаж хэрэглэх, ашиглах, за үүнтэй яаж одоо харьцах гэдэг энэ бүх асуудлыг одоо зохицуулсан хууль шүү дээ. Тэгэхээр одоо бодит байдал дээр бол өнөөдөр манай нийгмийн харилцаанд бол их том өөрчлөлтүүд орж байна. Ялангуяа Улаанбаатар хотод одоо 1956 онд гэхэд нийт хүн амын нэг 14%. За 2012 онд гэхэд нэг 45.8% нь одоо өнөөдрийн байдлаар сая 200 мянган Улаанбаатар хотод амьдарч байна. За тэгэхээр бол ачаалал бол маш их болсон гэдэг нь ойлгомжтой. Өөдөө холбоотой хотын одоо суурьшлийн бүс гэж юу юм, элбэр газар гэж юу юм, усны одоо энэ эргэн тойрон хүрээлэн газрууд эрүүл ахуйн бүсүүд тавигдах шаардлага нөлөөллийн асуудлыг оруулж өгсөн байна. За үүнээс гадна нэг одоо томоохон оруулж өгсөн зүйл бол энэ эрүүл ахуйч гэдэг хүн хэн байх юм бэ? Улсын эрүүл ахуйч ямар үүрэг оройлтой байх юм? Дан ганц нэг байгууллагын удирдлагын дор байснараа бусад асуудалд хариуцлага шаардлага тавьж өгдөггүй ийм байдалтай байх уу? Эсвэл энэ асуудалд бид нар нэг талд нь одоо шийдвэрлэж явах уу гэдэг асуудлыг энэ хуулинд бас нэлээд сайн оруулж өгсөн. Хуулийн зарим нэгэн өөрчлөлтөөс дүрдээ. За тухайлбал иргэнтэй гудамжинд нус шүлсээ хаях, ил задгаа бийцсах, тамхины иш хаях зэрэг үйлдэл гаргах хориотой. Хэрв зөрчвөл 20 мянган төгрөгөөр эрх бүхий албан тушаалтанд торгоно. За гэхдээ тухайн үйлдэлд тургуул ногдуулахаас илүүтэй хохирлыг барагдуулах, зөрчлийг арилгах зэрэг арга хэмжээг төлхөө авна. За түүнээс гадна манайхны дунд байдаг бас нэгэн нийтлэг асуудлыг хуулиар хоригложээ. За тодорхойлбол та машин техникээ зөвшөөрөгдсөн газар л угааж болно. Иргэд бас хотын соёлчлалтанд бас сурах. Бид чинь та бүхэн сайн мэдж байгаа шүү дээ. Монгол болохоо шүлсээ хаяад хамаагүй яваад байдаг. Гадаадд очихоор яг тэрнийг хэм хэмжээ биелүүлээд байдаг. Тэгэхээр бид адилхан бас энэ дээр өөрсдөө адилхан байр суурьтай хотын соёлд суралцах тал дээр энэ тал дээр бас иргэдэд бид нар хүлээх хариуцлага дээр бас энэ талаарх заалтуудыг бол нэмж агуулсан байна. Тэрнээс гадна бол барилга байгууламжид тавигдах шаардлага, үйлдвэр үйлчлэгээ эрхлэгчдэд тавигдах шаардлага. За тэдний одоо яг ажилчдынхаа одоо хөдөлмөрийн эрүүл ахуй аюулгүй байдлыг хариуцсан ажиллах тал дээр ч гэсэн шинэлэг юм заалтуудыг бас нэмж авч өгсөн байна. Тэгвэл одоо энэ хуулиар бол иргэн бол 5-аас 1000 сая төгрөгийн, за хуулийн этгээд бол саяас 3 сая төгрөг орчим одоо ийм торгуулийг төлөх хэмжээнд, энэ хохирлыг барагдуулах хэмжээнд очив. Хүссэн газараа нөхөхөд жорлон хатгадаг асуудал хуулийн хүрээнд цэгцрэх боломжтой болжээ. Эрүүл мэндийн спортын яамнаас стандартчлал хэмжилзүүн газартай хамтран гэр хороолт хэрэглэгддэг нүхэн жорлонгийн 4 стандартыг батлан гаргасан байна. За энэхүү стандартыг иргэд баримталж гэр хорооллын нойлын асуудлаа цэгцлэх шаардлага гарч байна. За үүний хүрээнд нийслэл хотын хөрсний бохирдлыг бууруулах боломжтой гэж харж байна.